Буцаан миний YouTube channel тавтамаарл өнөөдрийн бичлэгээр би та нарт нэг болсон явдал ярьж өгнө. Энэ болсон явдлыг би энэ документараас үзсэн. Энд доор линкийг тавьж та нар хүсвэл өөрсдөө үзээрэй. Тэгтээ шивэд хэлээр болохоор зарим нь ойлгохгүй магадгүй. За хэдүүлээ шууд энэ явдал руу орцгоё. 11 сарын 17 2019 онд цагдаа нарт нэг мэдээлэл орж ирсэн. 17 настай Вилма гэдэг охин алга болсон гэж. Тэгээ гэр бүлийнх нь хэлж байгаа болохоор 11 сарын 15-наас хойш хааж эхэлсэн. Яг бол 15-нд 5 дахьт нь Вилма шүдний эмнэлгийн цагт байсан. Тэгтээ тэрэн дээр очиагүй. 11 сарын 16-нд аав нь Вилма тэгээ найз залуу Тишко хоёрын амьдардаг байр руу очиж үзсэн гинэ. Тэгсэн чинь хинч хаалгаа онгойлгоогүй. Тэгээд аав нь захиа эдэг нүхээр нь харсан чинь гэр дотор нь хүн байгаа юм шиг сонсогдсон. Цагдаа нар энэ мэдээллийг авчингуудаа Вилмагийн найз залуу Тишко руу залгаж ярьсан чинь ингэж сонсогдсон байна. Вилмагийн аав нь биднэр рүү залгаад тэгээд охиноо олохгүй байна гэсэн. Чи охиныхын талаар сонсноо? Чи Вилматай уулзсан уу? Вилма чамтай байна уу гэсэн чинь найз залуу Тишко бит хоёр салцсан, бит хоёр дүүрэгтэд салсан. Тэгээд би хаанаа юм мэдэхгүй байна. Хамгийн сүүлд дүүрэгтэд бит хоёр хэрэлдэж салсан. Тэгсэн чинь цагдаа нар чи дүүрэгтээс хойш ярьсан уу гэсэн чинь үгүй би яриаггүй. Надад угаар нь байхгүй. Би дугаарыг устгацсан. Цагдаа нар тэгсэн чинь тэгтээ чамд хаашаа явахаа хэлсэн үү? Ийш тийш явна гэж ямар мэдээлэл өгсөн үү гэсэн чинь үгүй бит хоёр амар хэрэлтэй. Тэгээд бит хоёр жоохон уйлж байгаа. Тэгээд Вилма яваад өгсөн гэж хариулсан. Тэгээд цагдаа нар заа тэгвэл чамтай зүг байхгүй гэдэг бид мэдлээ гэд уцаад тасалсан байна. Тэгээд Вилмагийн ихтэн сошиал медиа дээр ингээ Вилмагийн зургийг тавиад манай дүү алга болсон надад манай дүүгээ олж тусалж өгөөч гэгээд Вилмагийн тухай мэдээлэл цацагдсан. Гэхдээ эхэндээ зүгээр энэ охин гэрээсээ цухтаасан байж магадгүй. Тэгээд хүмүүс тэгэж амар их ноцтой хандаж аваагүй. Тэгээд цагдаа нарын ойлгосноор бол 11 сарын 14-нд алга болсон. Яг л Вилматай хамгийн сүүлд 14-нд холбогдсон. Тэгээд тэрнээс хойш Вилма алга болсон. Тийм болохоор 14 дөрөвт өдөр нь Вилмаг алга болсон гэж тодорхойлсон. Тэгээд Вилма бол сошиал медиа дээр амар их постлтой гэдэг юм уу гэрийнхэнтэйгээ амар дотн харьцаатай найз нартайгаа ч гэсэн байнга өдөр болгон холбогддог. Тийм болохоор гинт алга болсон чинь бас амар дотны хүмүүс нь их гайхсан. Тэгээ Вилмагийн ээж нь Вилма амар олоодаа залгаад тэгээ уцаа авахгүй хайн найз залуу Тишко руу залгаж үтсэн чинь Тишко уцаа аваагүй. Тэгтээ хэдэн минутын дараа Тишко ээж рүү мессеж явуулсан. Тэр мессежийн ээж нь уншчихгуудаа амар сонирн мэдрэмж авсан гэсэн шууд. Тэгээ Тишко мессежэн дээр ингэж хэлсэн байна. Яг одоохондоо ярих хүсэл алга. Гэхдээ би Вилмаг дөрөвдгөөс хойш хараагүй гэсэн. Сонир санагдсан болохоор ээж тэгээд ихч хоёр нь Тишко энэ хоёрын байр руу дахиад очиж үзсэн. Тэгээ байр руу тогшоо Тишко онгоолгоод байр дотор нь орж үзсэн чинь жоохон сонир санагдсан бүх юм. Тишкон байгаа байдал нь ч гэсэн жоохон сонио айгаач байгаа юм шиг, сандарсан цагаан юм шиг, барыг ямар нэг юм хэргэлцсэн юм шиг, хар тамхи ч юм уу хэргэлцсэн юм шиг байсан гинэ. Тэгээ Тишко ер нь бол хар тамхи татдаг. Тэгтээ хэрэг гэдэг нь эднэр хэлээгүй. Тэгтээ ер нь бол хар тамхи татдаг гэж байна. Тэгээ Тишкогийн хэлж байгаа болохоор энэ хоёр дөрөвт өдөр нь хэрэлцсэн. Тэгээд Вилма байраасаа гүгээд явцсан. Гүгээд шиг ингээ юмнууд аваад явцсан. Тишкогийн хэлж байгаагаар болохоор Ёцебори гэдэг хот руу барыг өөр залуу уулзах гэж явсан баха гэж тийм хариу өгсөн. Тэгээ Тишко өөрөө бол ерөөсөө байраа орхиогүй, байрнаас гараагүй тэр дөрөвдгөөс хойш гэж хэлсэн. Тэгээ бас гэрийнхнийх нь өөр хэлж байгаа юм бол өмнө нэг удаа энэ хоёр салж хахад Вилма хамгийн дээдлийн давхар руу очоод амиа хорлох гэж хичээсэн. Тэгэхээр Тишко олоод цогсоосон. Цагдаа нар энийг сонсчингуудаа Тишко руу дахиад залгаад сайн уу Тишко бид нэр шинэ мэдээлэл авсан. Тэгээд өмнө хоёр салж хахад Вилма амиа хорлох гэж хичээсэн. Тэгээд чи аварсан байна. Чи дахиад тэр дээд давхар руу энэ удаа очоод үзэж чадах уу? Вилма тэнд байж магадгүй гэж. Тэгсэн чи Тишко тэр үед би аав руу залгаж ирсэн. Тэгээд аав нэрж Вилмаг авчирч ирсэн. За би энэ удаадаа бас харж чаднаа. Тэгтээ би Вилмаг тэнд байна гэж бодохгүй байна гэж хариулсан. Тэгсэн чи цагдаа нар Вилма явахдаа зөвхөн хуцаа авч явсан уу? Юу авч явсан гэсэн чинь үгүй хуцаа авсан, будаг авсан, тэгээд утсан авсан, бараг бүх юм ингээд барьж чадах бүх юм авч гарсан. Тэгсэн чи Тишко цагдаа нараас та нар найзуудтай ярьж асууж үзсэн үү гэсэн чинь цагдаа нар бид нар найзуудтай ярьсан. Тэхийн чаанаа юм мэдгүй байгаа гэж хариулсан. Тишко цагдаа нартай ярьж хоорондоо дээшээ гарч үзсэн чинь Вилма тэнд байхгүйсэн. Тэгсэн чи Тишко цагдаа нарт
магадгүй нэг өөр эрэгтэй хүн идэж магадгүй. Явхаасаа өмнө нэг тиймэрхүү юм ярьж явсан гэж тийшгүй хариулсан. Missing People гэдэг байгууллага орж ирээд тэгээд Вилмаг алга болсон гэд Вилмаг хайж эхэлсэн. Амар олон хүмүүс тусалж бас гадуур хайж эхэлсэн. Модон дотор тэгээд зүгээр гадуур энэ тэнд ус мусан дээр тэгээ барыг нэгтгэхийн өдөр олно гэж тэд нар бодсон. Амар олон хүмүүс тусалж байсан болохоор тэгээ бүгдээрийн хамгийн их гайхажсэн юм нь бол Вилма яг хаана юу хийж байгаа юм бэ? Вилма амар хөвгчлөлтөй охин байсан. Амар яриа тэгээд экстроверт ингээд хүмүүст амар ярих дуртай. Энэ тэнд дандаа харагддаг, хамгийн сонсогддог юм байсан. Тэгээ бэлтгэл хийх дуртай, дасгал хийх, зурах, гэр тогтжуулах ийм тиймэрхүү юмд амар сайн байсан. 17 настай амар яриа хүмүүстэй хідэн цаг ярьж чаддаг. Ингээ амар их яриад энийгээл яриад байдаг. Вилма 15 настай байхдаа тийшгүүдэд танилцсан. Тэгээд тийшгүүд тэр үед 20 настайсэн. 5 насаар ах. Тэгээ энэ хоёр үе жоох үерхснийхаа дараа Вилма тийшгүүгийн ээж автаа тийшгүүдэд цуг амьдрахаар чийдээ тэгээд тэднийх рүү нүүсэн гинэ. Тэгээ бараг жилийн дараа энэ хоёр энэ байранда хоёулахнаа орсон. Тэгээд энэ хоёр хоёулахнаа өдөө болоод амьдардаг гэсэн. Вилмагийн найзуудаас нь асуунгууд Вилма энэ хоёрыг амар олоодаас халж исэн. Гэхдээ энэ удаадаа жинхнээсээ Вилма өөрөө салахыг хүссэн. Гэхдээ өмнөх бүх удаа ингээс салж байхад дандаа тийшгүй салдаг гэсэн. Гэхдээ энэ удаа Вилма исэн. Тэгээд Вилма болвол 13-нд 3 өдөр нь тийшгүүдээ салсан. Тэгээ 14-нд алга болсон байгаа. Иймэрхүү юм болонгууд энэ хоёр хэрэлдэж мэрэлдэх бүх тиймэрхүү үед дандаа их ч юм уу найзууд руугаа Вилма залгаж бүх юм ярьдаг гэсэн. Гэтэ энэ удаа хинтээ жарихгүй бүр алга болсон. Цагдаа нар дахиад тийшгүүлүү залгаад асуугаад чи юм сонсноо гингүүд амар ингээд хүүтэнд үгүй би сонсоогүй надад хамаагүй гэсэн. Тэгээ өөрөө гэрээсээ 14-өөс хойш гараагүй гэж цагдаа нар хэлсэн. Цагдаа нар энэний талаар судлаад үзсэн чинь дөрөвдүгийн орой замын цагдаа нарт амар олон мэдээлэл ирсэн. Нэг хар хувцтай хүн зам дээр жоохон сонио ингээд байдлаар байгаад байна гэж амар олон жолооч нар замын цагдаа руу мэдээлэл өгсөн. Хав хар хувцтай хурдны зам дээр амар сонио харагдаад ингээд сони яваад байна. Тэгээ нэг цагтаа очиж үзсэн чинь энэ тийшгүй байж таарсан байна. Тэгээ тийшгүй бол хэлж байгаа юм нь бол нэг хэдэн хүмүүстэй зодтолцсон. Тэгээд жоохон манарцсан явж байна гэж хэлсэн. Тэгээ яг тэр өдөр бас амар их зодон болсон хот дотор. Гэтэ яг тийшгүй тэрэнд оролцсон үгүй мэдгүй. Гэтэ өөрөө оролцсон гэж хэлсэн. Зодтолсныхаа дараа Göteborg гэдэг хот руу метрон цугаад явах гэж исэн. Тэгтээ суусныхаа дараа нэг бодлын дараа буцаад харихаар шийдсэн. Тийм болохоор хурдны зам дээр алхаж исэн. Тэгээ тийшгүй яг энэ дөрөвдүгийн орой ингэж явсан гэж цагдаа нар сонсчингуудаа тэгвэл энэ Вилма энэ хоёр яг юу болоод ийм зодон бодонд тийшгүй оролцсон болоо гэж амар гайхаж эхэлсэн. Тэгээд тийшгүй энэ хоёрын байрныхаа хуршүүд нь бас амар сонин дуу сонсогдсон. Байрнаас нь дөрөвдүгийн орой амар сонин дуу сонсогдсон гэж цагдаа нарт мэдээлэл өгсөн. Ингээд амар их хэрүүл сонсогдсон тэр хоёрын байрнаас. Тэгээ нэг нь бүр очоод хаалхын тогшгоод яг оцсон чинь нэг амар чимээ сонсогдсон. Тэгснийхаа дараа бүх юм чимээг болтон гэсэн. Тэгээ тэр хурш нь яг очих гэжсэн нь чимээг болохоор за энэ хоёр хэрэлтгээ болчлоо доо гэж бодоод очоогүй. Тэгээд Вилмагийн их чинь тийшгүй энэ хоёрын талаар юу гэж бодож байгааг асуусан чинь Вилма тийшгүй хоёрын талаар хэлж байгаа юм нь бол тийшгүй амар удирддаг Вилмаг. Жишээ нь хинтээ найзалж болохгүй, юу өмсч болохгүй, хинтээ ярьж болох бүх юм амар их удирддаг. Тэгээ Вилма бэлтгэл тасгал хийхэж болоод хүмүүстэй нэг ярихаа болоод тэгээд жоохон өөртөө итгэлгүй болж эхэлж байсан гинэ. Тэгтээ хамгийн сүүлийн үед нь Вилма амар хүчтэй болж эхэлж байсан юм шиг санагдсан гэсэн гэр бүл нь ингээд илүү их ингээд хүч орсон юм шиг ингээд яг салах нь мэдэгдээд байсан гэж. За тэгээд тийшгүй 14-нд яг юу хийсэн бэ гэвэл энэ гарахаас өмнө тийшгүй дөрөвт өдөр 2:30-д дэлгүүр орж юм худалдаж авсан байна. Хүнсний дэлгүүрт. Тэгээд гэрлөө явсан. 5-аас 6:30 хүртэл гэртээ байсан. 6:30-д буцаа гарсан. Тэгээ хуршүүдийн сонсон юм нь бол яг ингээд тэр 5-аас 6:30-ийн хооронд нэг юм сонссон. Одоо тэр сонсогдсон хэрүүлнээс.
Тэгээд Вильма хамгийн сүүлд ээжтэйгээ 5 цагаас хойш холбогдсон. Тийм болохоор 5 цаг үед Вильма амьд байсан гэсэн үг. Вильма хамгийн сүүлд ээжтэйгээ 5 цаг үедээ тэгээд 1 цаг 30 минутын дараа тийшгүй гэрээ орхиж авахд Вильма одоо тэр хооронд нэг юм болсон байж таарна. Цагдаа нарын гарах жам нь бол Вильма төрүүлж гарсан уу? Эсвэл энэ хоёр цуг гэрээсээ гарсан уу? Эсвэл Вильма ерөөсөө гараагүй юу? Тэгээд тийшгүй гарчингуудаа буцаад гэрлүүгээ 10:30-ийн үед орж ирсэн байна. Тэгээд Тафт хагас сайн бүтэн сайн гэртээ гэрээсээ ерөөсөө гараагүй. Ажлын боломж гарч ирсэн ч гэсэн гэрээсээ ерөөсөө гараагүй энэ 3 өдөр. Тэгтээ нэгд өдөр дахиад нэг ажлын боломж гарч ирсэн. Тэгээд тэр ажлын боломж нь бол машин хэрэлж болохоор одоо машин зээлж болохоор ажлын боломж байсан. Тэгсэн чинь тийшгүй ажилдаа явсан. Тэгээд цагдаа нар энэ одоо тийшгүй хаагуур яг юу хийж явсныг тодорхойлох гээд байгаа штэ. Тэгээд энэ ажлынхан машиныг харсан чинь GPS дотор нэсэн. Тэгээд тэр GPS-ийг харж үзсэн чинь гэрлүүгээ одоо ажиллаж хоорондоо гэрлүүгээ амар олон удаа явсан байна буцаж машинтаа. Тэгээд цагдаа нар энийг жоохон сонио гэж бодсон. Тийшгүй ярьж байгаа юмнууд нь хийсэн юмнуудаа нь ерөөсө тохирохгүй яадвал нүүртүүд ерөөсө гараагүй гэсэн чинь гарсан байгаа. Гараад тэр одоо хурдны зам дээр ганцаараа сонио үйлдэл гаргаад байсан. Тэгчмөттэй бас нэгтгэхийн тэр ажилдаа явдаг өдөр ягаад гэрлүүгээ тийм олон удаа машинаар урагшаа хоошоо явсан юм бэ? Тийм болохоор цагдаа нар энэ тийшгүй юм мэджин гэж шийдэлсэн. Тэгээд тийшгүй байцаалтанд авахар шийдсэн. Байцаалтанд авах гээд цагдаа нар орж ирсэн чинь тийшгүй зүгээр буудан дээр хөвтөжсэн. Тэгээд ямар ч юм үгүйсгэл байхгүй зүгээр цагдаа нарыг дагаад байцаалтанд орохоор шийдсэн. Тийшгүй авч авсны дараа энэ цагдаа нар байрыг нь шалгаж үзсэн. Одоо юм жинхэнэ детектив байдаг шүү дээ. Цус мус байна уу бүх юм тодорхой шалгаж эхэлсэн. Нэг цагдаа шалгаж үзсэн чинь том өрөөнд цус олдсон гэж хэлсэн. Харахаар бол амар жижигэн цус. Тийм одоо том биш амар жижигэн тол. Гэхдээ цус олдсон юм чинь амар сайн шалгах хэрэгтэй гэд илүү гүнзгий шалгаж эхэлсэн. Тэгээ энэ цус нь бол харагддаг цус одоо харагтаар цус. Гэхдээ цусыг арчиж цэвэрлсний дараа Blue Star гэдэг аргаар харж болдог. Цэвэрлэн цусыг байна уугүй юу гэдэг. Тэгээд тэрийг ашиглангууд цэнхэр болчдөг. Тэр цус одоо цус байсан газар нь. Тэгээд цуснд ийм төмөр одоо төмрийн юу гэдэг болохоор тэр нь цэнхэр болж гарч ирдэг. Тэгээд эдгээр тэр аргаар хийж үтсэн чинь нэлээд олон газар цус байсан гэж тодорхойлогдсон. Цус баг цэвэрлэхэд амар хэцүү болохоор баг бүх газраас цус олцсон. Орон дээр нь галтгоонд нь бүх газар цус. Тэгээд цагдаа нар энийг харчингуудаа гэрт нэг юм болсон байна гэдгийг тодорхойлсон. Тэгээд хин нэг энийг цэвэрлэх гэж оролцсон байна. Энэ олцсон нотлох баримтуудаа тийшгүүд хэлсэн чинь тийшгүй үгүй энэ би биш би яаж энийг хийж чадаагүй. Ерөөсөө ийм одоо би гэж боломж байхгүй гэж хэлсэн. Тэгээд тийшгүй бас та хоёрын одоо харилцаач ямар хөө байсан бэ гэсэн чинь бид хоёр биендээ амар хайртайсан. Тэгчмүүтээ хаяа хэрэлддэг бүх хүмүүс хэрэлддэг тийм амар онцгой биш. Тэгээд цагдаа нар чи тэгтээ бас амар юм Вильмаг удирддаг гэсэн байлаа шүү дээ гэсэн чинь тий яг л Вильма жоохон 17 настай тэгээ би хамгаалах ёстой гэж хариулсан. Тэгээд тийшгүй илүү их сэжигдэн болсон. Яг гэвэл тийшгүй байрных нь одоо гадны ийм хогны өрөөнөөс нэг сонирм болсон. Ийм хог зөөдөг хүмүүс цагдаа нар руу залгаа бид нар ийм нэг юм олсон сонирм болсон гэж мэдээлэл өгсөн. Цагдаа нар очиод харсан чинь ийм одоо дэрэн дотор эдэг бүм үл одоо ийм цагаан юмнууд эдэн штэ. Одоо энэ зургийн тавчаа. Тийм нэг уутан дотор чихгдсэн байхыг харсан. Үднүүд гэдэг юм уу? Тэр үднүүдийг шалгаж үзсэн чинь дотор нь мэлих цус байсан. Тэгээ энэ цус бол Вильмагийн цус байсан. Тэгээ цагдаа нар бас байрын шалгахдаа 0-ыг үзсэн чинь 0 дотор нь бас мэлих үднүүд байсан. Тэр үед нэг юм бодогоо. Гэхдээ энэ ийм их үд олцсны дараа цустай үд олцсны дараа ойлгосон. Энэ бол хүнжлэнийх нь одоо хүнжлэн дээр нь дэвсдэг тэр хүнжлийнх нь үднүүд байсан. Мэлих цустай. Тэгээ бүр цус шалгадаг цагдаа нар ирээд бүр тийм мэрэгчлээ.
цагдаа нар ирж тэр цуснуудыг шалгаж үзсэн чинь нэг хачирхалтай юм байсан. Тэр нь бол хан дээрээс нь цус нь жоо сонь цус байсан. Тэгээ тэр цус нь бол амар бүдүүн цус байсан. Тэгээ тийм цус ингээд зүгээр хүн гимтчих юм уу, цохох юм уу тэгэж гарч ирдгүү. Милээ гүнзгий билүү орж иж тийм цус одоо жоо махтай гэх юм уу тийм цус гарч ирдэг. Тэгээ тийм цус бас хан дээр нь олцсон. Тэгээ цагдаа нар дараачийн гайхаж эхэлсэн юм нь бол Вилма за гимтсэн амар их цус байна. Тэгтээ Вилма яг байран дотор өгсөн үү? Эсвэл байран дотор гимтчингүүтээ гараад явсан уу гэдгийг тодорхойлох хэрэгтэйсэн. Тэгээ яаж тэрний талаар мэдээлэл авах вэ гэвэл тэд нохоонор авчирсан юм цусны ингээд мэдэрдэг. Тэгээ тэр нохоонууд Вилманы газар хөвцөн байна уу гэдгийг тодорхойлно. Тэгсэн чинь орон дээр очиод Вилмаг орон дээр хөвцөн байна. Нэлээ удаан хөвцөн байна гэдгийг тодорхойлсон. Тийм болохоор цагдаа нар Вилмаг барыг орон дээрээ өгсөн байна гэж тодорхойлсон. Тэгээ галтгоон дотор ч гэсэн нэг юм олцсон. Тэр нь бол нэг хутаг олцсон. Тэгээ энэ хутгаар ингээд бус хотнуудад нийлсэн байсан. Тэгэхээр тэр хутган дээр бас Вилмагийн цус нь тэгээ бас энэ бүдүүн цус байсан шүү дээ. Одоо махны цус, тийм цус олцсон. Тэгээ нэг өөр цагдаа, эмэгтэй цагдаа энэ байшин руу энэ гэрлүүнд орж үзсэн чинь ингээд бүх тэр цагдаа нар ингээд бүгдээрээ орж гутаа энэ тэгтээ амар сонин нэг юм сонин үнэртэй байна гэж хэлсэн. Тэгээ бүгдээрээ тийм нэлээ ингээд сонин үнэрл үнэртэй байна гэдэг. Нэг газар нуугдсан юм шиг байна гэд. Тэгээд хаанаас үнэр нь гарч ирж байгаа гэсэн чинь унтлахны өрөөнөөс нь. Тэгээ унтлахны өрөөл нь очиод нэлээ их ингээд сайн хааж үзсэн чинь энэ хувцсны шүүгнээс нь тэр үнэр гарч ирээдсэн. Шүүгэн дотор нэг жижигэн чемодан байсан. Одоо чемодан. Тэгээ тэр чемоданыг онгойлгож үзсэн чинь Вилмагийн нэг хэсэг нь олцсон. Тэгээ тэр чемоданыг онгойлгож үзээд тэгсэн чинь одоо ингээд Вилма амьд биш гэдэг нь амар тодорхой болсон. Яагаад гэвэл тэр дотор Вилмагийн толгой байсан. Цагдаа нар яагаад энийг өмнө сайн хайж үзээгүй гэвэл цагдаа нар энийг амар нэлээд хурдан олсон л доо. Тэгтээ эхэндээ зүгээр Вилмагийн одоо бүхэл биеийн амар том юм хайж исэн. Томор ингээд хайж исэн. Тэгтээ ингээд жижиг юмнуудыг хайж үзсэн чинь эднэр ингээд Вилмаг төсцөн тэгээд жижиглсэн гэдгийг гэж бодоагүй. Тийм болохоор бас хэдэн хоног болж энэ чимдээ олцсон. Цагдаа нар гэр бүлийнхт нь мэддэгдээд Вилма амьд биш аа гэдгийг тэгээ бүгдээрээ амар сэтгэлээр унж хэцүү байсан. Тэгээд бүх тусалж исэн, хааж исэн хүмүүс ч гэсэн Вилмаг амьд биш гэдгийг мэдгдсэн. Гэтэ тэр чимдан дотор нь Вилмагийн зөвхөн толгой нь олцсон. Би нь хаана хинж мэдгүй байсан. Тэр найз залуу тийшгүй уусна асуусан чинь найз залуу ч гэсэн мэдэхгүй байсан. Тэгээ энэ чемоданы талаарч өөрөө мэдгүй гэдсэн. Тэгээ энэ чемодан дотор нь бас Вилмагийн пассворд, утас, тэгээд нэг тоглоом байсан. Толгойн ийм тунгалан цаасаар ороцсон байсан. Тэгээд тэр тунгалан цаасан дээр нь энэ тийшгүй гарын хийн олцсон. Тэгээд тийшгүй бас энэ талаар асуусан чинь чиний хурууны хийжин байна гэж асуусан чинь би амар хар тамхи хэрэгэлдэг. Тэгээд хар тамхи хэрэглэх болгондоо одоо тэрийг хэрэглэжгүүтээ би ийм тунгалан цаасаар ороодог, нуудаг. Тийм болохоор надад амар тунгалан цаас байдаг. Тийм болохоор миний гарын хий ийм тунгалан цаасан дээр байж одоо магадaltaй. Цагдаа нар Вилмаг алга болсон дараа 9 хоногийн дараа энэ чемоданыг олсон. Тийм болохоор тийшгүй та нар 9 хоног олоогүй байж ингээд 9 дэх хоногтоо олж иж би бишээсэн гэж хэлж байгаа. Одоо ингээд би яасан бол та нар илүү хурдан олчих байсан. Манай гэрээ өмнө шалгаж ирсэн. Тэгэхэд олдоогүй. Тийм болохоор хин нэгэн одоо манай гэрлөө орж ирээд энийг ингээд тавьсан байгаа гэж хэлсэн. Тэгээд цагдаа нарын мэдж байгаагаар болохоор тийшгүй тэд нэр одоо баривчлсан өдөрт 10 цагт нь баривчлсан. Тэгчмүүтээ одоо дараа чи ирж ингээд салгадаг цагт нь ирэхдээ 1 цагт ирсэн. Тийм болохоор 3 цагийн дотор хин нэгэн тийшээ ороод энэ бүх юмуудыг ингээд хийгээд тэр чемоданыг нуугаад тийх ямарч боломжгүй гэж цагдаа нар үзсэн. Тэгээд энэ тийшгүйгийн шүүх хурал нь болоод тэгээд шүүх хурал болоод 2020 оны 5 сарын 26-нд тэгээд тийшгүй ерөөсөө хүлэн зөвшөөрөхгүй. Үгүй би тгээгүй. Би ерөөсөө тийх боломжгүй.
та ингээд бүр үгүй гэсгэдсэн. Ерөөсөө ямар ч цус харж байгаагүй юу ч мэдгүй гэж хэлсэн. Тэгээд тийшгүй энэ шүүх хурал дээр ер нь бол амар юм заримдаа амар сонио зан гаргасан. Ингээд ерөөсөө хамаагүй юм шиг, заримдаа амар хамаагүй юм шиг, заримдаа амар юм сонио гэх юм уу. Ерөөсөө юм нэг тоохгүй юм шиг тийм тэгэж санагдсан гэсэн хүмүүст. Тэг ерөөсөө Вилмайн гэрийнхэн л харж чадахгүй. Тэгээ Вилмайн гэрийнхэн бүх 10 шүүх хурал дээр нь одоо ингээд байцаалтан дээр нь байсан. Хамгийн сүүлийн шүүх хурлын өдөр нэлээ ингээд муухай байдалтай байсан. Яг гэвэл энэ тийшгүй гэр бүлийнхэн л харчингуудаа дунд хураа гаргасан. Тэгсэн чинь гэр бүлийнхэн бүр амар уурлаад ойрлоод Вилмаг чи хаа нуусан чи Вилмаг яасан ингээд бүр амар уйлаад ойрлсон гэсэн. Тэгээ шүүх хурлын шийдвэр нь бол насаар нь 20 ял өгсөн. Тийшгүүд. Тийшгүй нэг дав залцсан. Тэгсэн чинь ялын доошо буулгаад доошо 18 жил буулгасан. Тэгээ гэрийнхэн энэ яланд амар дургуутсан. Тэгтээ тийшгүй 18 жил шорон цухаар ял авсан. За өнөөдрийн болсон явдал энэ байлаа. За тэгээд та нарт энэ болсон явдал таалагдсан байгаасай. Та нар өшөө их болсон явдал сонсомоор байвал хэлээрэй. Энэ комментэн дээр бичээрэй, лайк дараарай. Тэгээд бас зүгээр үзэж олно. Хэвлэлээ дараачихаа бичлэгэн дээр уулзцгаая. Үзсэн зөндөө баярлалаа. Баяр та.